Сая бүгдээрээ мультимедиа элементүүдийн талаар мэдлэгээ сэргээн сансан. Одоо бүгдээрээ видео мэдээлэл боловсруулагч Movie Maker програмтайгаа танилццгаая. За өмнөх мэдлэгээ сэргээцгээж дасгал ажиллая. Хоёр зургийг харьцуулж хоорондоо ямар ялгаатай байгааг харна уу? Хариултыг харцгаая. Эхний зураг бол transition, хоёрдугаар зураг бол effects. За видео мэдээлэл засварлагч Movie Maker програмынхаа тухай гүнзгийрүүлэн судалцгаая. За Microsoft компанийн видео засварлагч програм бол Movie Maker програм юм аа. За ингээд програмын боломжуудыг дэлгэцнээс харж дэвтэртээ тэмдэглэн аваарай. За энэхүү програмын хувилбаруудыг энэ хүснэгтэнд байгаа мэдээллээс авч өөрийнхөө төхөөрөмжнөр тохируулан сонгон авч хэрэглээрэй. За Movie Maker програмынхаа дэлгэцийн бүтэцтэй танилццгаая. За меню буюу цэсний мөр харагдаж байна. Toolbar хэрэгсэл харагдаж байна. За main bar буюу үндсэн мөр харагдаж байна. За ингээд төрөл бүрийн цуглуулгын хэсэг харагдаж байна. За видео харах цонхны хэсэг. За ингээд бас видеог тоглуулах хэрэгсэл. За хугацааг харах хэсэг. Видеог засварлах хэрэгслүүд буюу түүлсүүд харагдаж байна. Таймлайн буюу хугацааны шугам видео засварлах хэсэг бол хамгийн доор харагдаж байна. За ингээ хамгийн сүүлд нь бол видеого засварлаж дуусаад экспорт хийж кино бүтнэ. За видео засварлах хэрэгслүүдтэйгээ танилццгаая. Медиа, зураг бичлэг оруулах хэсэг, music, дуу аваа оруулах, текст, бичвэр оруулах, transitions, шилжилт оруулах, effects, хөдөлгөөн оруулах, undo, буцах, duplicate, хуулах, remove, хогийн сав, replace, media, энэ бол медиа солих, text, бичих, split, таслах, play, тоглуулах хэсэг. За ингээд их сурвалжийг дараах холбоосоор орж үзээрэй. За үйл ажиллагаа 1. Movie Maker програмд бичвэр, зураг, эффект оруулах. За дараах зааврын дагуу дэлхий сэдвээр видео хичээл бэлтгэцгээе. Медиа хэсгээ сонголоо. Зургаа оруулж ирлээ. Оруулж ирсэн зургаа таймлайн дээр чирж авчирлаа. Ингээд дэлгэцэн дээр орж исэн зураг маань харагдаж байна. За дараагийн дасгал ажил 2. За effects хэсгээс эффектээ оруулж сонгоно. Таймлайн дээр авчирч байрлуулна. За ингээд зургандаа эффектээ татаж оруулсан байдал нь дэлгэцэн дээр харагдаж байна. За дасгал 3. Дэлхий гэж бичвэр оруулна. За ингээд бичвэр оруулахын тулд текст хэсэг дээр дарж гарчиг оруулах хэсгээс бичвэрийн төрлийг сонгож таймлайны текст хэсэг дээр татаж авчирна. За ингээд ард нь дэвсгэр зураг оруулж болно. Дэлхий гэж бичигдсэн дэлгэцэн дээр харагдаж байна. За дараагийн үйл ажиллагаа бол Movie Maker програмд бичвэр, зураг, видео оруулах. За ингээд дараах зааврын дагуу дадлага ажлыг хийцгээе. За 1-р хавц зохион байгуулах. Дэлхийн нэртэй хавц үүснэ. За мөн дэд хавцууд үүснэ. За ингээд хавцас үүссэн байдал харагдаж байна. Дэд хавцас үүссэн байна. За дэд хавцуудаа бичлэг, зураг, бичвэр зэрэгээр нэр өгж үүсгэнэ. За энэхүү дадлага ажлаар өмнөх мэдлэгээ сэргээн санаарай. За дасгал 2. Transition хэсгийг сонгон кадрт шилжилт оруулна. За ингээд шилжилтийн загваруудаас сонгон таймлайны хэсэгт авчирч байрлуулан бичвэр дээр шилжилт оруулна. За ингээд дэлгэцэн дээр шилжилт орсон үг харагдаж байна. Видеог тоглуулна. За дараагийн үйл ажиллагаа бол Movie Maker програм дээр засвар хийх. За дараах зааврын дагуу дадлага ажлыг хийцгээе. За энд анхаарах зүйл бол cut командаар хугацааны шугам дээр байрлуулсан хэрэггүй хэсгийг
хайчилж delete даран устгах байгаа. За дасгал 1. Music Scale гарч ирсэн дууны төрлүүдээс дуугаа сонгон чирж таймлайны хэсэг дээр байрлуулна. За ингээд дуунаас тасдах хэсгийг split two segments командаар устгах боломжтой. За ингээд хугацааны шугамаа тасдах хэсгээр байрлуулад split командаар дууг тасдаж авнаа. За дараагийн дасгал ажил media хэсгээс бичлэг оруулж ирнэ. За ингээд оруулж ирсэн бичлэг маань харагдаж байна. За энэхүү бичлэгийг таймлайны хэсэг дээр чирж авчиж байрлуулна. За ингээд видеоноосоо тасдах хэсгээ сонгон split to two segments командаар устгах боломжтой. За ингээд хугацааны шугам дээр split командаа сонгон видеогоо тасдаж авнаа. За дараагийн үйл ажиллагаа бол Movie Maker програм дээр видеог хадгалах. За ингээд дараах зааврын дагуу Movie Maker-ыг хадгална. За ингээд та ухаалаг төхөөрөмж, компьютер зэрэг ямар нэгэн төхөөрөмж ашиглагаас хамаарат ямар төрлийг сонгохоо шийднэ. За дасгал 1. За эхний арга бол прожект байдлаар хадгалах байгаа. За ингээд файл командыг сонгоод save project s гэдэг командыг сонгосноор энэхүү дэлгэц гарч ирнэ. За тэгээд дэлгэц дээр өөрийнхөө үүсгэсэн хавцаа сонгон бичлэг гэсэн хавц дотор оруулан за файлында нэр өгөн project өргөтгөлөөр хадгалнаа. За дараагийн дасгал бол 2 дугаар арга нь за энэ бол файл командаас save video file командыг сонгож дараах дэлгэц гарч ирнэ. За дэлгэцэн дээр name хэсэг дээр нь өөрийнхөө хийж байгаа киноны нэрийг өгнө. За энд бол ERT гэдэг нэрийг өгч болно. За ингээд MP4 гэсэн өргөтгөлийг сонгон за өөрийнхөө хадгалах хавцыг бас сонгож өгнө. За ингээд мөн дэлгэцийн хэмжээг 1280-ыг үржихэн 7720 гэх мэтчлэнгээр заавал сонгож өгснөөр хамгийн сүүлд нь экспорт товчийг дарж бичлэг маань бэлэн болно. Энэхүү мэдлэгийг гүнзгийрүүлэн судлах даалгаврыг харцгаая. За энэхүү QR кодоор бүгдээрээ илүү их мэдээллийг судалж Movie Maker програмыг гар утсан дээрээ ашиглах талаар судлаарай. За мөн хадгалах, хуваалцах боломжуудыг бас судална. YouTube-ээр, за Facebook-ээр, OneDrive, Google Drive, видеог гар утсанд хадгалах, за мөн гар утсаар видео боловсруулах зэрэг мэдлэгүүдийг гүнзгийрүүлэн судлаарай. Сая бүгдээрээ Movie Maker програмын тухай шинэ мэдлэг авлаа. Одоо бүгдээрээ Movie Maker програм дээрээ мэдлэгээ баттгаж дадлага ажил хийцгээе. Бидэнд тулгамдж байгаа усны талаарх асуудлыг хөндөж, усны хэрэглээ сэдвээр Movie Maker програмаар дадлага ажил хий. Movie Maker програмыг ажилуулна. Дэлгэцэн програмын интерфейс харагдаж байна. Програмын дээд хэсэгт командууд, баруун дээд хэсэгт хийж байгаа видеого үзэх боломжтой дэлгэц, доод хэсэгт бичвэр, зураг, видео, аудио файл оруулах таймлайн буюу хугацааны шугам харагдаж байна. Гарчгаа оруулъя. Текст командыг сонгож бидэн загварын сангаас background буюу дэвсгэрийг оруулна. Нээгдэх талбарт нэмэгт тэмдэг дээр дарж гарчгаа бичиж гарчгийн хэлбэржүүлэлтийг хий. Change text дээр гарчгаа засварлаж болно. Text angle командаар бичвэрийн буюу гарчгийн байрлалыг солино. Text font size style-аар гарчгийн хэлбэрийг сонгож хэмжээг ихсгэх, багасгах, bold буюу бүдүүн, налуу гэх мэт хэлбэрт оруулна. Text border width and color командаар бичвэрийг бүдэг, тод буюу тунгалагшилтыг тохируулна. Text animation командаар гарчигтаа хөдөлгөөн оруулна. Гарчигтаа эффект оруулъя. Effects командын бидэн загварын сангаас сонгон оруулна. Сэдвийн дагуу файлын сангаас цуглуулсан мэдээллүүдээ оруулъя. Media,
import images and videos командаар оруулна. Бичлэг оруулъя. Media, videos бүлгээс бичлэгээ сонгоход timeline буюу хугацааны шугамд байрлана. Хэрэгтэй мэдээллээ сонгож авахын тулд бичлэгээ тоглуулж хаачны дүрс буюу split to two segments хэрэглүүрийг сонгож хоёр хэсэгт таслан хувааж хэрэггүй хэсгийг компьютерийн гарын delete тавч дээр дарж устгана. Бичлэгтээ бичвэр оруулъя. Text add simple text командаар бичвэрээ бичнэ. Нэг тусал ус 1 мл гэж үзвэл 1 секундэд нэг тусал ус тусалдаг бол 1 цагт хэдэн тусал ус асгадаг вэ? 1 өдөрт хэдэн тусал ус асгадаг вэ? 1 жилд хэдэн тусал ус асгадаг вэ? Тооцоолж үзээрэй. Бичвэрийн үсгийн хэмжээг 40 болгоё. Бичвэрээ зөөж байрлуулъя. Бичвэртээ өнгө оруулъя. Бичвэртээ хөдөлгөөн оруулъя. Media, images бүлгээс зураг оруулъя. Зургандаа эффект оруулъя. Effects. Бэлэн загварын сангаас сонгоно. Media цэсний videos хэсгээс дараагийн бичлэгийг оруулъя. Бичлэгнээс хэрэгтэй мэдээлэлээ сонгож авахын тулд хаачлах команд буюу хаачны дүрсэн дээр дарж хаачлана. Split to two segments хэрэглүүрийг ашиглан хоёр хэсэгт хуваана. Тасалж хуваасан бичлэгийн хооронд зураг оруулъя. Media, images зураг сонгоход бичлэгийн төгсгөлд орж байна. Зурагт бичвэр оруулъя. Зургаа идэвхжүүлээд text add simple text бичвэрээ бичээд өмнөх командын дагуу хэлбэржүүлнэ. Бичлэгийн хэрэггүй хэсгийг split to two segments хэрэглүүрээр хоёр хэсэгт хувааж хэрэгтэй бичлэгээ авъя. Төгсгөлийн бичвэрийг оруулъя. Text бэлэн загварын сангаас creative-ийг сонгож төгсгөлийн бичвэрээ бичнэ. Хугацааны шугам дээр байрлуулсан кадруудаа transition буюу шилжилт оруулъя. Transition бэлэн загварын сангаас сонгож шилжилтийг оруулснаар кадрууд ямар өөрчлөлттэй болсныг ажиглаарай. Movie Maker програм нь Set Background Color дэлгэцийн дэвсгэр өнгийг солино. Record from webcam-аар дүрсээ бичиж болно. Record Voice Over командаар зөвхөн дуу хоолой бичнэ. Screen Recorder командаар дэлгэцээ бичнэ. Snapchat-ээр зураг авч болно. Бичлэгээ экспорт хий. Экспорт хийхдээ видео файлын нэрийг өгч хадгалах замыг заавал зааж өгнө гэдгийг анхаараарай. Экспорт хийснээр бүтээл бэлэн боллоо. Хүүхдүүдээ цаашдаа гүнзгийрүүлэн судлаарай. Амжилт хүсье.